таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбацны эрх мөндөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний үдийн амралттай 80 дахь сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио сонсогч таны үдийн цааны хачир болгож утга уран зохиол дуртай сонсогчдоо цай уух зур нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэ хүн нэвтрүүлгээр их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дуучийг цувралаар хүргэж байгаа. Ингээд энэ хүүгэл өнөөдөр энэ хүү цувралын 81 дугаар хэсгийг эфирээс та бүхэндээ шууд хүргэнэ. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дууч 80 дугаар хэсэг. Ерөн хүн гэдэг амьтан ялангуяа их хүн сэтгэлийн зовлонг инхүү амсаж эхлэхээр хангаа дэлхий огторгуу ертөнцийг шүтэж нар сарод мичтэд хүртэл залбирдаг бололтой. Хинч загаагүй хаанаас ч уншаагүй байж сэтгэлийн гүнээс нь дээрх дөрвөн мөрт урсан гарсан болохоор бараг л зүрхэн тарин нь болчихсон. Орой болгон зул барихтаа шивийн залбирч мөргөн цай чанах болгондоо хангаа дэлхийдээ дээжиг нь өргөн сүргөх бүрдээ шивэндэг болчихсон байлаа. Үрээ санам битгэрэх ихэд санахгүй байх нэг өдөр зүүдлэхгүй байх нэг шил байсангүй. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөрл тажигнсан өвлийн жавартай өдрүүд эхлээд талбандаа нь орчихсан байлаа. Хүн амтнаас асууж сургалахад тэднийх тэнд энд байсан гих боловч яг очоод хоноод ирсэн хүн тарахгүй л байлаа. Бүсгүй хов заяатаага багвагаар эвлэрэн өнгөрсөн цагийн сайхан дурсам жам бодож энийх гашуун зовлонг багч гэлсэн нэмгэлэн суудаг болжээ. Бүсгүйг 8 настай жаахан охин байхад сумын захиргаанд сургууль нээгдэж анхны шав нарын нэг болж хичээлд сууж шинэ монгол бичиг заалгаж байсан удаатай. Тийм учраас ямар тач бичиг үсгийн чадвартай болж монгол бичгээр маш гоё бичдэг сурагчдын нэгээр шалгарч дэвтэр харандаагаар ганц 2 удаа шагнуулж байсан түүхтэй билээ. 4-р ангиа төгсөөд аймагт байх багшийн сургуульд явхаар болоход миний охин эрдэм ном сайн сурчлаа шүү дээ. Одоо болно доо. Ингээд ламаав нь хязгаар тавин хориглож аймаг руу явуулахгүйгээр мал дээр гаргаж авчээ. Хичнээн их сурах ирмэлзэлтэй байж эрдэм номын мөрхөөн гэж мөн түүнд хичээл ордог байсан сайхан зантай бор багш шиг болж олон сурагчдад бичиг үсэг анхлан заах юмсан гэсэн дэврэн хүсэл нь талаар болж хонь мал хариулахад туслуулах гэж цааш нь сургаагүйд одоо хүртэл бүсгүй харамсаж явдаг бөгөөд энэ шалтгаанаар лам автагаа хэсэг дуугарахгүй түнжин хагарч байгаад ээждээ салам загнуулснаас хойш тэр бүгдтэй эвлэрхээр шийдэж дахин дурссангүй дотроо хадгалан үлдээжээ. Хадамд гарснаас хойш амьдралын хүнд бэрхтээ тулгарх бүртээ энэ тухай гоморхон бодоход голыг нь зуран гогдож талах мэд бодоход болоход би багш болчихсон бол өдид арайч ингэж явах учиргүй л байсан та гэж хов заяанда харамсахад сургуулийн насны хөгжилтэй дурсамжууд нүднийх нь өмнөр жирэлзэн өнгөрдөг байлаа. Анхны баг сургууль нээгдэж сурагч бүртгэж эхэлсэн болохоор бараг нас хамаарахгүйгээр хүчээр шахуул тулгын шаардаж байж сургуульд оруулж байлаа. Танай хүүхэд сургуульд орох болсон учраас сургуульд өг. Хоёр охиноо хоёулангийн бүртгүүл гэж сумын зарлаг хэмээх махлаг ир шууд тулхан захирангуу хэлэхэд аав ээж хоёр нь таг дуугүй сууж байснаа. За та энэ жилдээ нэгийг нь лүгий. Томыг нь гар хөлийн үзүүртэд туслуулж бай. Багыг нь харин өгч болох юм гэж их л дурамчхан дуугарч ядахад зарлаг ир
Нэгийг нь ч болтгоо авч сургууль сургах болсондоо саяхан зангидж сүр үзүүлж байсан хөмсгөө тэнийлхэн мали төлийнэгээд за тэгвэл багыг ч наавь шүү гэд их ажил бүтээсэн дүртэй махлаг биеэрээ урд хизээч ингэж хөдөлж байгаагүй болов уу гэмээр хурдан хөдөлж хүүхэдтэй цүнх дэвтэр харандаа бэлдэж өгөөрэй. Дуудсан цагт сумын төв дээр бэлэн байх хэрэгтэй шүү. Ард түмний хүүхдүүдэд бичиг үсэг сургана гэдэг амин тулсан хариуцлагатай ажил гэдгийг та бүгд дор бүрнээ ухамсарлан ойлгох хэрэгтэй гэж тушаачаад хальбэлцэн гарч одлоо. Ингээд аав ээж хоёр нь дэвтэр харандааны ирэлд энэ өдрөөс хойш гарч аймгийн төвд явсан хүнд захин байж арай хийч нэг дэвтэр нэг харандаа холж өглөө. Ээж нь хам дөрвөлжин даавуу гаргаж дөрвөлжин цүнх хэсгэж гараараа ойход хинж харсан дуу алдмаар бичиг савны хөөрхөн ууд хийж өгөхдөө улаан даавуугаар таван хушуу хэсгэж дээр нь хатгаж өгөхөд бүрчлүү чам болж охины сэтгэл баясан. Хурдхан хичээлтэй орж хүүхдүүдэд гайхуулах юмсан хэмээн өдөр хоног тоолд суудаг болов. Нэгэн өдөр лам аав нь хон хариулж яваад ирэхдээ бэлчээрт шин мэдээ сонссон бололтой их л сонирн болгож ээжтэй хүүрнэж гэн сургуулийн хүүхдүүдийг нөгөөдөр цуглар гэсэн гин. Охиноо хинийд байлгая даа байц. Ингэж ирээдэл ээжтэй нь хоёулаа зөвлөлдөхөд охин руугаа харсан ээж нь үнийг явуулчихаар гар хөл мохордоод хизүүдэх байхад хамгийн сэргэлэн гавшгаа хөдөлгөөнтэй малт нүдтэй сайн хүүхэд юмсан. Уг нь чирдэм сураад толгойг нь ашиглуулж миний охин сайн багш болоод олон аав ээжийн хүүхдүүдийг гэгэрүүлэх эрдэмт сургаж чадах ой тогтод сайтай өргөн гэж боддөг юм шүү дээ. Байлгах хайл олдох байлгүй те. Өвлийн хүнс энтрийг нь бэлдээд өгөх болохоор санаа зовлтгүй байлгаад байж болох байхаа гэж. Харагч үү те. Хаанч гэсэн адилхан амьдрах гэж ядаж яваа хүмүүс ингээд ээж нь жаахан хүүхэд ойлгохооргүй гүн ухааны юм ярих шиг болоход охин дотроо баярлаж ашигтай одоо л цүнхээ сайхан гайхуулж авдаг хэрэг гэж хүүхдийн гинэн сэтгэлээр тис ондоо юм бодож суулаа. Ээж нь яриагаан зогсоогоод том хүний яриа чагнаад суугаад байх юм. Гарч тугал хар. Цаан чин хүн амтэн наас цааш явж байна уу? Юу болж вэ? Ажиллаад ир гэхэд охин годхийн босож үүд зөвлөлээ. Охины гадагшаа гарах хооронд ээж нь "Гүй манай хамаатны" ингээд хаалга хаагцнаас хойш яриан тасалтанд сонсогдохоо болж байна. 2 хоногийн дараа лам аав нь охиноо ардаа сундлан бөксний арсыг нь хологчих вийгээд доор нь тохом тавьж алс холмоор давхарлан татаад ардаа сайн бариарай. Эртхэн орохгүй болоо хүүхдүүдээс хоцорч очино ингэж хар үрээр мөрдөж ширүүхэн явж газрыг хурдан хороолсон тул удалгүй сумын төв гих газар орж ирэх алдад нар уулын цанаас дүнгэж зухиж үг харсан аав нь өөртөө их л тааламжтай байгаа бололтой. Яг л сайхан хугацаанд орж ирлээ. Гэхдээ миний охин чинь өглөөний нар шиг бусдыг гэгэрүүлж баярлуулах эрдмийг сурч бусад айлын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн тэднээс дутах юмгүй сайн сураад аваарай гэж захих нь бас ч гэж хүнээс дутахгүй боловсралтай болгох гэсэн эцэг хүний уучуу бодлыг өөрлөх мэдэж байна. Сумын төвч гэжтэй хуучин цагт лам нарын сууж байсан хүрээний суурин дээр байх нурж унах шахсан хідэн шавар барилгын суурьнд түншиглэж буусан цөөн малтай бүл чадал муутай цөөхөн тооны айлууд өндөр настай үгэд хөгшөд голдуу байхагаад хүрээнд шавлан сууж байсан лам нарч бас үлдэжээ. Дүүнчлэн сумын даргын контор улаан болон зэрэг шавар байшингуудаас бүрддэг ачаа.
Ламаав нь хонин дундаг номхон хул мориндоо охиноо ардаас хондлон цүнхийг нь үүрүүлээд сумын төв дундуур явхад ийм олон шавар байшин айлууд төдийлөн харж байгаагүй тул сайхан юм шиг санагдан ийш тийш харахад шавраар барьсан хашаанд олон айл буусан байхыг үзвэл их л сонноос содон агаад яаж барьдах юм болов гэмээр дөрвөлжин байшингууд нь үзэгсэлэнтэй гоё хаднуудыг бодвол хүний гар орсон юм гэсэндээ онцгоосод урт зэрмэгтэй харагдах нь бас л алмайруулж гайхахад хүргэх ажээ. Үүнийг байшин, харин түүнийг хашаа гэж нэрлэдэг юм гэж аав нь тайлбарлаж явсаар олон айлын дундах нэгэн жижигхэн гэрийн гадаа хүрэлцэн ирээд хоёулаа морноос буухтаа за ингээд ирлээ шүү дээ гэд мороо уяад орчээ. Гэрт настай эмэгтэй хүн суугаад аав нь төр зогдулсан мэдлэж өөрөө удлан хөөр гаргаж тамхилахдаа за ихч минь таны би сайн сууж байв гэж халуун дотноор хилээд үнсүүлэн суухыг нь хаживал төрөл садын болов гэж охинд бодогдлоо. Эмгэн түүнийг их л танимхааран энэ нэг л нялхантна дагуулад ирээ юу аль наашир гэд гараас нь татаж хоёр хацрыг нь ээлжлэн үнсээд миний охин ийшээ суу хаа хурч яваа хөөхд вэ гэдэл хөл алдан сүйд болох нь охинд сайхан санагдаж саяхан танихгүй айлд орж ирсэндээ бантаж том хүмүүсийн яриаг анзаархаасаа илүү гэр доторхийг нэг бүрчлэн харж зогссноо болоод аавынхаа доохон талд өвдөг бохирон суулаа. Найн нэгдүгээр хэсэг. Анхаарал болгоомжгүйгээсээ болж өөрт хорт зүү шигүүлсэн ч өөрийнхөө аз болгож хүзүүндээ зүүсэн бэлэгний мөнгөн бүгж зүйлтийг тас харвалтал хордуулсныг хараад улаан тонгорог шогшрон. Айхтар хор шингээсэн байшгүй залгинот чинь. Наад болж одоо хаа холдов гэж дээ. Уулнаас буужил та химээх нь чаахан амраад авъя гэх шиг сонсогдчихэ. Их орны минь ариун хөрс шороо биднийг ивэж их хүч чадал хайрлаа. Муусан дайснуудыг нэгийг шалдалгүй бүгдийг нь устгах ёстой шүү. Энд манай нэг хүн байх ёстой хатал харагдахгүй байна. Гэд ийш тийш хартал нилээд зайтай нэг дайсан босож говьч тавин алхах харагдлаа. Түүнийг харсан манай хоёр угсгийн очих чимээнээр газарт сүгдэн суусан тулаан чирийн доод талд үхрийн үлээсэн гүзээ шиг том зүйл унжиж харагдахаагаад манер баяхим хүзүүтээр давсаг руугаа өшөглүүлснээс болж хоёр төмсг нь хавдаж хөөгөөд хөлөө алцайлгсан байгаа нь тэр ачаал. Би түүхэн гиншиж явуулах дайсан руу тэр хоёр том болгоомжтой л өгөхөд нөгөө хүн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх шинжгүй байхаагаад бууж өгснийг илтгэх таних тохоо өгч гараа хэрэгсэлсэн ч манай хоёр болгоомжлдохгүй гидсэн маягтаа өгөж очлоо. Тэрээр нүрээ үрчилгэн ярваасан чигээрээ монгол хэлээр цэвэрхэн ярьж. Гэхдээ энэ хүүхдийг ийм айхтар дайрна гэж мэдсэнгүй. Бухтын өндийн тулаанч уу гэж асуух нь нөгөөдүүлдэ мэдэгдэх түүний нууц үг гэж. Өөрийн талын хүн гэдгийг гарцаагүй мэдсэн улаан тонгорго туслахаар угс хийхэд хэрэггүй. Тэд уулнаас ажиглаж байгаа. Хизээч нэгнийгээ орхиж явдаггүй шавлыны тулаанч баатруудын зарчим. Тиймээс баривчилсан маягтай над руу дайрч ирээд доош харуулан дар гэхийг сонссон баяхим хүзүүд ихэд гайхаж. Энэ манай талын хүн байсан юм бэ? Яна баларсан юм аа гэж бодлоо. Тагнуулын хэлснээр нэрэл саяхан амь тавин зогтаасан дайснууд уулын цаанаас өөрсдийн хүмүүсийг амьд байгаа эсхийг амьд бол дайсны баатруудад хэрхэн олзлогдож байгаа хийгээд хариу ямар үйлдэл үзүүлж байгааг нь нэгнэгэнгүй бүргэж шиг хурц гарцаар тандаж байсан ажээ.
Гэтэл нэгэн хүн босож ядан байхад Монголын тулаанчид гүйж очин доош харуулан дарахыг ажиглавал амьд байгаа бололтой байлаа. Их нь өгсөн гэж бодож байсан Шавлины тулаанчид амьд хэлүүлдэж болохгүйг сайн мэдэх тул хизээ дайралт хийх тухайга хоорондоо ярилцсан төлөвлөж эхэллээ. Үлээсэн гүзээ шиг хөөж хавцсан давсгийг хараад баян хүзүүдхүү дүүгүүрийн үзүүрт байгаа хусан худагны үзүүрээр арсыг нь огцон чичин хатгаж орилуулахад чинэрч байсан өвчин нь өргөс авсан юм шиг арай гайгүй намдаад иржээ. Баян хүзүүд та жаахан тэсэрэ одоохон гисэр хүзүүнээс нэгэн зүйлтэй сугатан авч дотор нь байгаа нунтагнаас жаахныг нь авч үлээсэн гүзээ шиг болсон хоёр төмсгний арсыг аажуухан дарж илвэл нөгөөх нь ам тавин орилов. Баян хүзүүд улаан тонгорогт хандан та сайн дарж яваарай. Энэ нунтгийг одоо хийхэд хорын чанар нь арилах учиртай. Гэхдээ төлж байгаа юм шиг хорсох учир наад хүн чинь үхэж байгаа юм шиг л ордуу тавина шүү. Ингэж хэлэнгүүт цусыг нь шахаж онгорхоо болсон жижигхэн нөхрөө албан дээрээ тавьсан нунтгийг ганцхан үлээлтээр дугууруулж хийсгээд оруулчихлаа. Хүүгийн хэлснээр болж тагнуулаар хад цуурайтал яолон орилоход дайснууд өөрсдийнх нь хүнийг үг хэлүүлэхийн тулд тамлан зовоож байна гэж ойлгожээ. Хэдэн хорон болсны дараа хөөж хавцсан хоёр төмсгний хийн гарч шалчигаад хониролцсон арс болон хувирахад удахгүй усан хаван бүрэн хөөгдөж энэ хүний арьс нь буцаад агшчих учир зүгээрээ гэхэд хүүгийн эмчлэг харгыг биширсэн улаан тонгорог харахгүй олбохтын хүндийн тулаанч юм да. Хормын зур идгэх хорон цагаан юм. Үдийн дотор идгэх үеийн цагаан юм гэж үлгэртэл гардаг болохоос амьдрал дээр бас байдаг юм байна гэж боджээ. Байж ядталаа чинэрч зовон яах учраа мэдэхгүй яолон гиншиж байсан нэрийн төмсгний хавдар юу ч үгүй бууж сэтгэл санаа нь тогтворцсон тагнуулчээр би үгсэн мэт хэвтээд үгүй. Та хоёр надаас холдож яваад үлдсэн тулаанчдыг олж хөнөөх хэрэгтэй. Тэдний нэг нь л үлдчих юм бол энд байгаа тагнуулууд та хил мэдээ дамжуулж улс оронд минь хорхохрол ихээр учруулна. Тиймээс одоо яарвчлахгүй болохгүй гэж зааварчлаад буудуулсан тарвах шиг газарт тэрийн хадлаа. Алсаас харж байсан тулаанчид амьд бах магадлалтай нэгнийг алжглаа гэж бодоод цаашид яаж ямар тактикаар тулалдах тухай ярихад алдсан толгойнхоо хойно хэсэг тав гизэг үлдээсэн тулаанч бусдыгаа удирдан. Хэсэг амарч байгаад энэ хоёр тулаанчийг гиндүүлэн дайрыг. Нэг нэгээрээ бид яагаад ч амжилт олохгүй тодорхой тул нэгийг нь буюу тэр өндөр дүү биетэй тулаанчийг нэг нь хариуцаж анхаарлыг нь сарниулах хэрэгтэй. Энэ хооронд гурван нийлж тэр хүүхэд бололтой тулаанчийг зогсоо цаггүй ээлжлэн дайрыг. Юус амраач болохгүй. Ганцаараа дайрах учир амралт авч чадахгүй тулалцсаар цуцах нь мэдээж. Гэхдээ тулааны зарчим ёсоор шууд тулж хөрөөсө болохгүй. Хий наан цаана гарч самгардуулан дайрах нь чухал. Ингээд бухтын хүндийн тулаанчтай хідэнтэй тулж үзсэн. Нилээн хашир бололтой нэгэн тулаанч түүнийг эсэргүүцсэн. Шууд цохилтыг илт хийхгүй л бол эрдөөсөө самгардаж илүү хөдөлгөөн хийдэггүй тулаанч юм билээ. Манай нэг өвгөн багш бухтын хүндийн тулаанч гэж нэртэй тулаанчид маш нуугдмал амьдарч жирийн малчин хүний дүрээр олон мянган жил уюутан улируулан бэлтгэгдсэн гавшгаа аргагүй тусгай дайчид байдаг. Газар товчлдог хурдтай. Түүнээс гадна тэдний нэг онцлог нь заавал өөр дээрээ цогцолт оруулж хүлээж авдаг хүмүүс байдаг нь дэлхий дээр ганцхан Монголд л байдаг. Тэр хүмүүстэй тааралдвал шууд цугтаах хэрэгтэй. Яагаад гэвэл манай шавлын хэд энэ газраас үүсэлтэй гэдэг болохоор бидний бүх цогцолтын техникийг тэд угаасаа л мэднэ гэсэн үг. Хамгийн гол нь үхлийн цогцолт хичнээн хийсэн ч бидээ хүлээж авч байгаа мөртөө
бүстэй юм шиг хариу цогцолд үзүүлж хэд дахин илүү хүчтэй болгон хувиргаж ирээд байгаа нь бидний цогцолтыг тойрог хэлбэрт оруулан буцаахдаа өөрийнхөө эрчмийг жаахан нэмж байна гэсэн үг. Ийм учраас тэд хизээч биднээс төрүүлж ялардаггүй. Үргэлж ирч хүчин толь шиг гялалцж байдаг. Өөр нэг онцлог нь шилдгийн шилдэг тулаанчд нь зөвхөн залуу хүүхэд байдаг гэж аминчлан загж байсан юм. Тойргоор эргэлдүүлэн буцааж бүх цогцолтууд нь маш аюултай. Хариу үйлдэл учраа бид бараг эндээс амьд гарахгүй байх. Бидэнд бултах ямар ч арга байхгүй. Учир нь үнэхээр миний бодсноор бухтын хөндийн тулаанч хүрэлцэн ирсэн бол дээр хэлсэнчлэн газар товчлдог техниктэй гэсэн үг. Бид дөнгөж амьсгаа аваад 350 цагаан лонх тоолдог шүү дээ. Гэтэл бухтын хөндийн жинхэнэ тулаанч 13 настайдаа 1000 хол давуулж тоолдог амьсгалын техниктэй болсон байдаг. Ийм учраас ийм хүмүүсээс зугатааж гарна гэдэг бол бараг л бүтэхгүй зүйл. Харин нөгөө хүн нь миний судалснаар Дамбадарчаагийн эгүүзрийн бясалгалыг эзэмссэн хүн гэж бодож байгаа. Хэрв тэр хүн харц шидэх аргаа хэрэглэвэл зайнаас биднийг устгах боломжтой гэсэн үг. Бид энэ техникийг хариулж чадахгүй. Энэ хоёр хүн эцсийн сэлмээр суглаагүй. Зөвхөн бид нарт л тааруулж тулалдаад байна гэж хашаарлан хэллээ. Хэсэг ором хинч дуурсангүй. Бүгд дуугаа хураалаа. Яваач тэдэнд дахин нэг нөөц төлөвлөгөө байгаа бөгөөд өөрнийх нь зэвсгийг нууцлж үлдсэн нь төрүүлж ярддаг хүний хөлөндөө байнга авч явдаг соронзонд үл датагдах чанартай 10 хутга. Хүүгийн хэрэглээд байгаа хус модон хутгатай сорон дүүгүүрт автахгүйгээр шархтуулах боломжтой гэж тооцоолсон өвгөж ирнэ. Эхлээд бид хэсэг дайрна. Тэгснэ аргагүй дийлдэж байгаа маягтай үл ялэг ухархад дайснууд бидний яриа биднийг ницааж эхэллээ гэж бодоод тайвшраад эхэлнэ. Тэгмэгц бид зүхтах маяг үзүүлнэ. Тэд ялж байна гэж омгшин анхаарал нь сулрах бөгөөд нэг мөсөн биднийг устгахаар улайран дарих үед бид эдний зохилтонд нь өртөж айлуулах хөнгөн гэмтэлтэйгээр газар тэрийн хатан унана. Тэр үед таагуур буцаж гинэт дайран тэдний анхаарлыг сарниулж өөрлөгөө татах хэрэгтэй. Намайг гимтсэн гэж үзээд анхаарал нь та нар руу ханарч тулаан эхлэх үед би баруун хөлийнхөө 5 хутгийг тэр хөөрөө зүүн хөлийнхөө 5 хутгийг тэр өндөрдүү тулаанч руу илгээж гарт цаагүй шарахт болох болно. Ингэж нарийн төлөвлөгөө зохиож бусдыгаа урайлахад өөр ямар ч нөөц төлөвлөгөө гарцгүй болсон тэд туршлагатай тулаанчийн үгийг дагахаас аргагүй байдалд орж гидсэн маягта уулнаас гүйлдэн бууцгаалаа. Үргэлжлэл бий. Сонсогч та бүхэндээ их хүн бодит амьдралаа сэтгэлсэн хайрын туушийг хүргэж байгаа. Их Монгол радио 2020. Сонсогч та их хүн туушийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа дараах цэгүүдийг дуулгая. Цэцэг төв утас 9521 тэг 413 Гранд Плазагийн 4 давхарт 417 тоот Герман гутлын тасаг бүхийн өргөө гоё офис утас 88 10 17 14 болон Азхуур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байга газраа хургуулan авахыг хүсвэл 88 99 58 56 99 8 5 69 дугаард холбогдож захиалган өгч номоо хургуулan аваарай. Сонсогч та өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу?
таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.